Самбацгаано налагчуудаа хайрт үгүй мэнчилгээ хөргөлтийн хамт олон маань ээлжид гинтийн билгээ та бүхэндээ уламжлах гэж байна. Найз ор минь мамайг таньдаг учиртай гэсэн эрхэм дууны үгээр энэ удаагийнхаа дугаарыг бид онцолж байна. Үргэлж намайг төвшиж тулж байдаг ангийн найз чамдаа айлчлан ирсэн шинэ ондоо азтай байхын сайхан өрөөлийг дэвшүүлье хинэг цэрэн даваа бүсгүйд хаяглан илгээсэн гинтийн билгийг хамтдаа дотгошоорч уламжилсан. Баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан баярлалаа. Манай налагчуудаа хайрт өгөө мэнчилгээ үргэлж маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид цэрэн даваа их чиг зорин хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Цэрэн даваа их чиг жилийн эцгээд тайлан тооцоод эндүү ихтэй их ажлын хажуугаар бас энэ цаг мөчид танд гинтийн бэлэг ирсэн байна. Манай хамт олмоор дамжуулаад дүүгийнх нь гарт маш гоё сэтгэл шингэсэн бэлэг байгаа. Өнөөдөр бол 12 сарын 23. Таны хувьд ямар нэгэн дурсамжит өдөр юм уу? Эсвэл нэг санаанд орох тийм тодорхой баярын өдөр үү? Үгүй миний хувьд бол тийм байх. Нүс бодож байгаа юм байхгүй. Хэлгүй яах вэ? Ер нь бол их л ажилтай л өдөр байх шиг байна тийм ээ. Мэдээж мэдчилгээ захиалагчийн маань зүгээс хэлэхдээ бас бид бүхэнд өнөөдөр тэр хүний ямар нэгэн баяр аль эсвэл тэмдэглэлт өдөр бол тохиогоогүй. Тэгвэл зүгээр л нэг өр зүрхэндээ баярлаж талархснаа хэлхийг хүссэн нэгэн эрхмийн хүсэлтээр бид таны ажлын өрөөнд саатан морилсан. За тэгээд хэлхийг хүссэн үгс бүхнийг нь эхлүүлээд хэрвээ хоёлаа сайн сонсвол бэлэг хинээс бас ямар учиртай вэ гэдэг нь тодорхой болох юм шиг нэгчээ. Нар цэнхэн хорвоод найзын сайхан сэтгэлээр намайг түшиж яваа. Эрхэм сайхан чамдаа энэ өдрийн мэндийг хүргье. 10 жилийн алдраа жаахан охид байхаасан гэхлэж амдын сайхан нөхөрлөлөөр төрснөөс үрцгүйгээр төв зүйгээр нөхөрлөж явсан юм шүү. Түшиж тулаж амьдралын минь жаргал зовлонгийн альч үед дэргэд минь байсан баярлаа. Айлчлан ирж байгаа 2025 онд азтай амжилт бүтээлээр дүүрэн байгаарэ. 10 жилийн ангийн зохиноос нь гэж хаяглаж энэ гоё гинтийн бэлгийг илгээсэн байна. За тэгээд ангийн найзын сэтгэл шингэсэн маш гоё бэлгийг танд өргөн барьж байна. Хүлээн авах уу? Хаврын бүлээн бороо надтай норсон хайрын анхны дөрвөөс бэхэн өсөж бүтгэлсэн. Бид мэдшилгээг бас уламжлахдаа тухайн хүнийхээ сэтгэлдлийг бас хуваалцдаг. Тэгээд 10 жилийн найз гэд хэлэхээр айгүй олон хүмүүс санаанд орох бах. Тэгэхдээ энэ цаг мөчид бас оюун жаргал хэмээх хэрхэн бүсгүй. Яг одоо энэхүү бичлэгийг бидэнтэй бас хамт үзээд сууж байгаа найзуудтай гинтийн бэлэг бариад яаж хүлээж авсан бол гэд үзээд сууж байгаа бол таны сэтгэлдлийг бас 10 жилийн ангийн охиндоо хандаж хэлэх үг байгаалав. За санаандгүй сайхан бэлэг өгсөнд баярлалаа. Тэгээд эжилтэнд тасаад үнэхээр олон жил болсон байна. Ингээд найзаас маань ийм бэлэг ирнэ гэж өстой бодоагүй байсан. Тэгээд ингээд сэтгэл зүрхээ зориулж ийм сайхан бэлэг илгээсэн найзтай баярлалаа. Эрүүл энх урд удаан өсөлж сайн сайхан явах болтугай гэсэн эрүүлгийг хүргэж байна. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд даваагч найз нь маш олон үгийг дайсан. Ингэхдээ бас амьдрал заавартайгаа ирэх биштэй алдаж унах үе бас дэндүү их байдаг. Тэгээд саяхан бас найзуудынхаа сэтгэлийг нэг жохон сэвтийч шиг болсон уучлалтыг бас хүсээд өгөөрэй гэсэн. Тэгээд та бүхний андын сайхан өхөрлөлт сайн сайхныг хүсье. Айлчлан ирж байгаа ондоо азтай хямартай байхын өрөөл өргөөд энэ удаагийнхаа дугаарыг жаргая. За баярлалаа. Найстаа үнэхээр их баярлалаа. Тэгээд мэдээж бид юундаа гомдхов дээ. Тэгээ бид хэдийн хооронд болсон зүйл бол нэг амьдрал байдаг л зүйл. Тэ? Үнэхээр тэгж айхтар гомдож зүгэрсэн юм байхгүй. Тэгээд найстаа хамгийн сайн сайхан бүхнийг л хүсье өрөө дөө. Бидний найзууд минь